Зохиолч хард бүлгүүнээ бүтээл хараал дөрөв хэрэгсүр буюу булчны нууц. Зохиолыг уншсан хороотой хоолой цодхүү. Нэгэн сургуулийн археологийн ангийн оюутнуудын зуны амралт эхэлжээ. Тус сургуулийн багш нар танилцах малтлах явуулахар төлөвлөсөн байсан бөгөөд анги бүрээр сайн гэж бодсон хүүхдүүдэд ялхан нэлээд олон хүний бүрэлдэхүүнтэй Баруун аймгийн Буйдхан даруухан сум руу хөдөлцгөв. Анги бүрээс цугларсан 12 эрэгтэй, 5 эмэгтэй оюутан, мөн 3 багш, 1 тогооч, 2 боргоо машинтай явцгааж байгаа энэ юм. Тэд 2 машин хаваагдан сууж энэ замд танилцсан найз нөхөд болцгоон явцгаана. Өдөрдөгч багшийг эрхмээ гэдэг хижээлэр юм. Мөн урнаа болон дэлгэр гэсэн 2 багш хамт явж байгаа билээ. Улаанбаатар хотоос хол газар 14 эсвэл бүр 21 хонож мэдэх төлөвлөгөөтэй гарч байгаа болооч тэрв. Урд нь хөндөж томоохон малтлах хийсэн ч яагаад ч юм үргэлжлүүлээгүй газар руу зориг гарган хөдөлсөн нь энэ юм. Тэд өглөөрт гарсан ч замдаа сацсаар яг очих газар очиж чадсангүй. Хэр хоноглохоор болжээ. Ангийн хөвгүүд майхан барин охид хоолыг хэрцэхнэ. Арай болоход майхнаа босгоод хоолоо хийгээд амжив. 4 том майхан хаваагдан орцгооч. Жолооч нар харин машиндаа унтахар болов. Ингээд тэд очих газраас 50 км-ийн наан амарцгаалаа. Шөнө гаруухан ноёлоход бүгд нам унтцгаачээ. Гэтэл 4 дахь майхан твтэж буй галхүү гих хүүгийн гидэс бадслаад явчихв. Ганцаар гарахаас жаахан айсан ч үнэхээр дэсхэ байн гарч гүсэр нэгэн бутны ард суугаад хүндэрч орхилоо. Сая нэг арчих цаас аваагүйгээс санан яах учраа олохгүй өвс баахан зулгаж байгаад шовтарч орхилоо. Яг босох үед урд нь нэг бар анзуул байгаа харагдав. Дотроо нэг их айсангүй. Хинбэ? Хүн байна уу? Өнөөх зүйл арай том харагдаад явчих. Дугуурсангүй. Зүрх нь одоо олж ичирч хинбэ? Хэдэнтэй асуувал сая нэг аваа гарч. Жөөр хинбэ? Ямар газрын хүн бэ? Хаашаа зурж явна? Чи надад болго ус өгөөч. Миний ам цангаад. Галхуу тайвширч. Та намаа бүр айлгачих юм. Бид оюутнууд амрангаа ажиллаж явна. Бид хэцүү нууцад бэлг гэдэг газар л бол явж байгаа хүмүүс байна да. Аха та минь араас тагаад яваарай. Бас байлгүй байх вэ дээ. Хотын шар хөвгүн эхлээд айсан ч олуулаа яваа учир өнөө хүнээс айлсангүй. Хажуугаар нь гарахтаа морьтой явааг нь мэдээд тэгнээ тэр даанч том харагдаад байсан. Дотроо бодоод майхан луга алхав. Өнөө хүнч морьтойгоо дагах шиг санагджээ. Галхүү майхандаа ороод гэрэл олж асаахад ангийн хөвгүүн даш сэрлээ. Чи ч н одоо юугаа гэдэг юм бэ? Яг гэрлээ унтраагаа чи. Сая харин нэг морьтой хүн ирээд ам цангаад байна. Ус байна уу гэлээ. Юу алаараад байгаа юм бэ? Харангуй шин юу морьтой хүн байдаг юм. Хүмүүсэр чинь на гэрлээ унтраа. Гэнэрэг юмдээ чи босоод ирдэ алив. Галхуу шанаг дөрөн ус хутгаад гэрлээ барьсаар майхнаас гарав. Тэгтэл хинч байсангүй. Ийшдэж сайн харсан чи хинч үл үзэгдэнэ. Даш гарч ирэн майхнаас зайдуу бидсаад. Наа тэр хүн чинь гусалаатай юм шиг л юм яриад байсан. За галхуу одоо болиё. Орж унтээ. Ор. Галхуу хичнээн хараад олсонгүй. Дашид хэдий хилээд ч итгэсэнгүй. Гэ яахаар гуурс гэсэнтэй ам цангаад байсан гэчихэд алга болчдөг. Эсвэл дээрэмч оргодол гэдэг юм болов уу?
биднийг олуулаг мэдээд зогсчихсан юм болов. Олон тамаг дэвшүүлсээр унтаад өгөө. Өглөө болж майхна булган ачаа бараагаа ачаад хөдөлцгөллөө. Галхуу урчмны тухай багш нартай хэлсэн боловч тэд итгэхгүй байсан ч оргодол эсвэл гэртээ харж яваа нутгийн ир байсан биз гэж хэлээд тоосонгүй. Тэглээч айлын гэрүүд зэрэглэтэн тойрсон байсан болохоор нэрэл айлын хүн байх гэж бодоод өнгөрчээ. Тэд замаар салан удаан тослоход замаар явлаа. Нэгэн толгод даваад нэг юм айлын бараа харлаа. Багш ирхмээ тэр нэг жил ирснэс дахиж ирээгүй юмсан ч. Айлын зүг явсаар ирцгэлээ. Галхуу оюутнуудын ахлахаар явж байгаа учраас ирхмээ, урнаа, дэлгэр 3 багштай айлд оров. Айлын зүүн орон дээр нэгэн өвгөн гаанс нэрэн суух ба хаймар суудалтай хөрслөг бор ир мах идэж харагдана. Зорчдыг баруун орлоо дээж суухыг ураад өндөр бор бүсгүй цаа яглан өгөө. Гэрээ эзэн хөөрг гарган тамхилаад хаанаас хаа урч яваг асуулаа. Ирхмээ цаагаа очлонгоо. Бид археологийн мэрэгжилтэнгүүд багш нараа оюутнуудтайгаа хэцүү нууцад бэлтгэхүрэг санаа тойл явна хөө. Гэрээ эзний нүд томрон. Юу гинэ? Тэшээ хурч явах гэж байгаа лээ. Эрдэм шинжилгээний шугамар гихүүдээ. Маш эртний эд үлгий байх магадaltaй гэж үздэг юм. За тэнд ч юу байгаа ч дээ. Дэх нь ухаад юу ч гараагүй гэлцдэг юм билээ. Том төөрөлдөгээд явсан юм гэсэн. За байж бас 6-7 жилийн өмнө хэсэг нөхөд гадаад хүмүүстэй ирээд 2 хоноод л буцасгаас юм гэлээ. Энд юм байхгүй байхаа да. Би тарин байгаасаа л гэж бодож ирлээ. Үгүй нэгэн зориод ирсэн хойно ядаж танилцаж зураг хөргөө авахуулаад буцацгаая да. Юу илээ одоо эндээс хаашаа билэхөө. Уулны их л ойрхон санагдах юм. Гэрээ эзэн ихэд л дурамчхан. Хаашаа энэ бүдэг замаар дав. Баахан болчны чулуу харагдана. Дундуур нь явсаар цааш нэг гөвөө өнгөгөд л аянда хавтгай том чулуунууд харагдана да. Айл хонор гэвэл ойр байхгүй дээ. Манай яг баруун хойно харин нэг айл бий. Гэхдээ та нар чи тийшээ очиод хэрэггүй болоо да. Оол усандаа хайртай хүн байдаг юм. Та нарыг юм өнгөчж ухах гэж байгааг мэдвэл таатаа хүлээж авахгүй л байх та. Тэгвэл хоол ундны юм яаж залуулдаг хэрэггүй. Ууланч бид мөнгийг нь сайн өгнө хөө. За тэрийг бид өхүүлээд өгч болох байхаа. Та нар ч нэг их удахгүй байх л та. Яагаад тэрвэ? За мэдгүй юм да. Янз янз яриад байгаад байдгийн. Гэрээ эзний яриаг таслан бор бүрсгийг тогоон талаас нь бүдүүн гуралтай борстой шүлэг аяглан нөхөртөө барина. Хаалаа идэ жамд минь халын хүмүүстэй юу яриад байгаа юм? Амд халахаараа дэмжлэгийн балаа юм ярьчихдаг штэ чи. Инээмсэглэн хэллээ. Ирхмээч юм бодсонгүй. Харин галхуу өвгний зүг харвал тэрээр эрхээ барин эргүүлэн майн уншиж байх шиг байлаа. Тэд аяглаж өгсөн шүлнөөс амсаад эртхэн төхөцгөе гэж хэлээд айлаас гарахаар боссоо. Зүүн орон дээр суух өвгөн тэдэнд тандан. Хөөхтүүд минь. Манай энд чон нэлбэгтэй. Ганц нэгээрээ явавда. Хүн рүү дайрч мэдхээр зэрлэгсэн гэж. Гэрээ эзэн инээмсэглэн. Заав минь дээ. Хүн рүү юу гэж чон дайрах байдэ. Гэхдээ эдгээр чи харин хөөхөн бүр олуулаа яваа юм байна. За би маргааш та нарыг шин шүл уулгана. Манайхаар ирж байхгүй юу? Ууланч нэг давааны наан цаналта. Ирхмээ гэрээ эзэнтэй танилцсан гараа өгнө. Ирхмээ гэдэг дээд дүүхүү. За жамп. Ингээд тэд гэрээс гарч өнөөгцөрсөн газараа хүрэхээр хөдөлцгөлөө. Гэрээ эзний заасан бүдэг замаар сэгсжүүлсээр нэрэл оршуулгын газрын тэг дундуур гараад явлаа.
Үнэн дээр тэр үед хинч дуурсангүй. Яагаад гэвэл бүгд л нэг л учир битүүлэг айдас давтсан юм. Сайн нэг оршуулгын газраас өнгөрөхөд дашин нэмсэглэн яста эвгүй байлаа шүү тийм ээ. Тэгтээ манайхаа яг ийм газар сүнс байдгүй гэж байгаа юм штэ. Ангийн охин одмаа гайхарсан яагаад гэж асуухад тэнэгхэн одмаа минь дээ хоригдсон юм дал байдаг юм байгаа зү. Машин ч юм уу, цамц, өмд, зүйлд гэдэл. Энд бол харин тэд нар байдгүй гэж байгаа юм штэ. Багш урнаа ихэд яоцгүй даш руу харан. За дими дагсаад байчи. Ирхмээ багшаа одоо хэр удаа явах вэ? Одохгүй одоо бараг ирж байна хөө. Галхуу хамгийн хойно сууж байх ба цонхон талд сууснагч тэрв. Нүднийх нь үзүрт нэг хар юм үзэгдэг шиг болов. Галхуу эн чинь юу байдаг вүлээ гэд эргэн цонхоор харахад яа харахгүй нэгэн булшны чулууны хажууд нэг хүн байх нь тодостод харагдав. Галхуугийн царай нь хачин болон үгүй юу хүн байдаг вүлээ гэд хажуудаа суух сувдмаа охиныг нудран. Сувдмаа чи харагшаараа. Алуу хартаа нэг хүн байх юм. Сувдмаа сонирчирхэн хараад юу хүн хаан тэрвэ? Тэр булшны чулууны хажууд. Юу ч байхгүй штэ. Үгүй санамда сая байсан юмсан. Тэр хоёр ярилцах үед машин гүвэд аван нүднээс талта харагдахгүй боллоо. Галхуу бодолд автаж буйг сувдмаа ажиглаад хөдөөлөсөн хүнээ эргэж явсан хүн байсан байгаа зү. Юун бодолд автаад байгаа юм? Арай айгаад байгаа юм биш үстэй. Үгүй юу гэж тэ. Ингээд хэсэг явсаар өнөө хэрэгсүүрэн дэргэд ирцгээв. Оюутнууд буун ихэд сонирхон танилццгаана. Багш нар ч мөн хаанаас эхлэхээ ярилцсан тойрч явцгаач харагдав. Галхуу машинаас буун жолоочийн хажууд очин яриа удан ярилцаж байснаа. Аха, та сая хүн хараагүй биз? Бид нэр давхаас өмнө нэг хүн байх шиг харагдсан. Хүн гинэ. Үгүй, охин анзаараагүй. Үгүй ийм зүйлүүд газар хинэл байгүйч дээ. Яасан дүү? Ягаачгүй аха. Галхуу жолоочоос холдон өнөөл хүний тухай бодон явахдаа тэр хүн яг машин руу цооширтэн харж байсан нь нүдэнд нь зурсхийн айдас давтуулна. Чөтгөр химэн амнда бовтноход ангийн хамгийн хөгжилтэй залуу орхон галхуугийн мөрөн дээр зөсөн. За өдөртөгч хаан бодлох уу? Одоо тэгээд Монголд байхгүй эд өлгөө олчихвол хэдүүлээ манд хадлын явчих шүү дээ тий. Гэмэж та Ингээд чи яагаад вэ? Савдмаг ажил суугаад байсан. 92 жавхтай штэ тий. За дими давсаа тий. Багшаас асуул та хаан буудлахаа. Ууртай байгаа юм уу? Зөө. Багш ирэн галхууд хандаж байгаа бололтой. Бид нэр ярилцаад хэдүүлээ жоохон зайдууд өгнөд авъя. Тэр хавтгай газар болох юм шиг байна. Ойрхон бай гэхээр жолоо ихтэй юм. Хөөе галхуу, сонсож байна уу? Гошээ чинь юу мэлэрээ зогсчих уу? Багшаа. Тэгээд тэрэн дээр бах. Багш ирхмээ галхуу руу харж хором зогсноо яваад өгөө. Ингээд залуучууд болсон хойно майхна бариад мөн нэг том асар бариад хөөхөн төвхнөд авлаа. Өд өнгөрөх үед хоол цагаа хийцгэн бүх юм жин там болоод сэтгэл өдрөг дуулж хурдан сууцгаав. Цагч орой болжээ. Зуны өдөр гэгээ орой тасардаг учраас залуус хэсгээр орчин тойронтойгоо танилцсан, тоглолно, ярилцсан, зураг даруулан явцгаа. Гэгээ тасрах үед залуус жижигхэн өөрсдийн зассан хотхондоо ирцгээв.
Эрхмээ багш бүртгэсээр яг 2 хоёрт нь дуттав. Энэ нь одмоо даш байлаа. Эрхмээ багш жолоочийг дуудан "Чи нэг машин асах байгаа. Төөрч гисэн ч юм билүү. Одоохон шин боллоо хөө. За тэгээд 2 залгч нь хаашаа явчихсан бол тоо." Ангийн хөвгүүд нэмсэглэн "Агшаа, манайхаас хос төрж явахад саад болоод хэрэг байна да. Дашаад ба 2 удахгүй ирнэц. Эсвэл ихээр хоёулах нь сайхан байгаа үсттэй." Галхуу гарч хідэнгээ аван орхон руу харан "Хоёлаа явъя. 2 залгийг дахиад явахгүй болтол нь айлгаад орхив." Орхон ч нэмсэглэн "Тэги, ястаа сайхан санаа байна." Багш ч хорсонгүй. 50 амгалан дулаахан орой тэр 2 нэрээч юу гэж төөрөх вэ? Нилээсэн гим талд ганц биднээс өөр хүн байгаа биш гэж боджээ. Галхуу орхон 2 хэрэгсүүрлүү алхан тэнд очиод өнөө 2 байхгүйг мэдээд цааш яв. Дэгээ бүрэн тасарч ер нь шүн болж байлаа. Орхон галхууг нудран "Өнөө 2 урд байх шиг байна. Сая яагааргүй хүн явахч сонсогдсон. Бүр ярилцаж байгаа нь хүртэл." Хаан тэр вэ? Жишгим. Алуу, гэрлээ унтраа. Цаад 2 чинь бид 2-ыг эсэргээр айлах гээд байгаа юм биш үү? Хоёулаа жаахан тойрч очие. Галхуу орхны хэлснээр даган доошоо хагалсан аажуухан алхлаа. Нэгэн том харганы ард хоёул хэвтэд орхны заах зүг рүү галхуу анхааралтай харж байлаа. Орхон инээдэ барьж ядан 2 залгич нь энэ дараа нөгөө пад шал хийгээд байгаа юм шийдтэй. Инээг шахахад галхуу сая нэг юм хөдлөхийг анзааран "Туухай бай, хоёулаа баригдлаа байна. Жаахан хортож байгаад гарч идэнгээ асаачих." Хоёулаа инээдэ барьж ядан ойртоход нэрэл 2 хүн байх шиг сонсогдоодох. Яа харахгүй тэр 2 байна гэж хоёул бодон 3 тоолоод гэрлээ хасахаар тоолов. 1 2 гэхэд нэг гэрэл 2-ын хойноос тусан "Хинбэ" гэж хашгирах нь сонсогдов. Өнөө хүн айлах гэж байсан 2 зочин өвхөлцөг нь хагархаа шахан босон сандран гэрлээ хасан харвал өнөө хайгаад байсан хос даш одмоо байлаа. Орхон ёстой их гайхан "Үгүй тоо 2 чинь сая энд урд байсан мэж хизээтэй хойноос гараад ирв." Даш инээ "Хоёр тэнгийг дээ. Юу урд вэ? Бид 2 тоо 2-ын гэрлийг хараад ирж байхад манад дахиад хосоо төрж байгаа юм байна да гэж бодоод гарч идэг унтраач хар чинь яг баараагүй гэж бодоод харах гэж ирж байхад ингээд та 2 гэрлээ унтраагаад ямар ацаа хийсэн бэ?" Орхны царай хувьсхийн галхуу руу харав. Тэр 2 өнөө хүн яриад байсан гих газар руу гэрэл тусган харуул юу ч байсангүй. Тэд хин хинээ харж байснаа ухаангүй юм шиг майхан луга хайрлахцгаав. Даш одмоо 2 ч юу басныг нь гайхаж ядан аргагүй ардаасангүй. Тэд гүйсээр майхантай ирэхэд оюутнууд шоолонгүй "За, яацгаагаад л хург шиг уралдаад байгаа юм бтэ. Залуу хосууд хаана баригдав? Айгүй бол нөгөө харганы ард ядаг гэдэг үлээ да." Инээлтгэд галхуу том майханд ороод таг дуугуус очих. Яав ив гэж залуус шалгаахад даш инээ "Мэдхгүй энэ 2 чинь ухаан жолоогүй л нааша хариалгацгаагаад унсан штэ. Гэ би яаж мэдхэвдэ." Орхон амьсгаагаа даран "Тэнд хүн байсан. Гинт даалгуулчихлаа. Йоо, үнхэлцэг хагарах шахлаа. Энд чинь хий үзэгдэлтэй юм шүү." Багш ирхмээ уурлангуй "Юу дэмий тогсоод байгаа юм? Юу хүн хаана байсан гэж хий үзэгдэлгэн шүү. Нэг нэгээрээ тоглоод шоглон болох вэ.
Өнөөдрөөс орой хинчэндээс холдохгүй шүү. Ойлгов уу? Одоо унтцгаа. Зэмлэн хэлэхэд тус тусын майхан асартаа унтахаар тарцгаав. Орхон галхуу даш ангийн 2 эрэхтэй Бата төөгийн 5 майхандаа үлдэв. Бата хэрэгт дурлан орхноос андаа тэгээд хүн байсан нь үнэн юм уу? Хідүүлээс үнстэйч таарад хэрэгцүүрээ шинжлээд сайхан байх юм биш ээ. Гэхэд галхуу уурлан. За чи дэмий солиортой. Яа хүсэх юм биш шүү. Борхон минь гэж яагарахгүй л хүн яриад байсан да. Навш гэж өглөөл учрыг нь болохоос. Лаага битгүү унтраагаарай. Намайг унттал. Айгаад байх шиг нэг л муу сан татаад байна. Галхуу хэвтээд өгөв. Орхон ч юм дугарсангүй. Тэд мешоко нөмрөн унтацгаалаа. Шүн өнгөрч үүр цаах үед төөгийн хүндрэх гээд болохгүй байх тул аргагүй гадаа гарan томоо харган бараадангүйсээр зайдуу очоод пар хэтэлгүүлгэж орхиод зүтгэр гэж гэрээс гараад гэдэс алтан гэдэг л багш архан идэж байхаас гисэн шүү юм бодоод хэсэгсав. Тэгтэл яг ард нь чи сайн намайг дууцсан уу? Гихчмээ гарахад угсахын зочин эргэн харуула хинч байсангүй. Төөги хинбэ гэснээ өмдө хамт хум татаад майхан лугаагүй. Тэр үнэхээр итгэж ядан юу вэ? Яг л хард ямар новшин газар ирчихсэн бэ? Энд ёстой нөгөө хийм гэдэг нь байдаг байх нь гэж итгэл төгс бодон майханд орж ирээд өнөө хийдэг эсрэг. Галхуу нүдэ нухлан. Яасан бэ? Чи ч одоо яагаад байгаа юм бэ? Хүү юу вэ? Юу өмхий үнэртэд явчих вэ? Андаа хүн байна. Биш ээ. Чөтгөр. Би сонссон. За. Яста болж үтсэн. Би эндээс явна. Юу яриад байгаа юм бэ? Хаан байна тэр хүн чи. Юу чөтгөр? Миний ард сая хүн байсан. Байсан гэж байна. Орхон болоод бусданд сэрэн төөгийн ярихыг сонсоод нойрмог уучраа нэг ихэн бодсонгүй. Бас тэгээд гэгээ орж байгаа болохоор ач холбогдол өгсөнгүй. Харин галхуул түүнийг худал хэлээгүйг нүднийх нь харцаар ойлгож байлаа. Галхуу заанда өмхийн үнэртэд байна штэ. Цаадулчин сэрвүүл чамайг шоолно. Хувцаас л өглөө хоёулаа жаахан алхаж ярилцсан. Төөгийн галхууд итгэдэг учраас хувцаас болохоор хувцас хунахта зүнхээ өрн гарав. Өглөө болж нар мандан цай унд болцгоон сууцгаав. Төөгийн нэг л хөгжөнгөө байгааг харсан багш урнаа. За, манай төөгийн яагаав вэ? Би энэ зүгээр үү? Зүгээр агшаа. Зүгээр. Жохон гид сөвдөд түрүүн им уучсан. Одоо гайг болчих واخа. Ингээд тэд цайлж дуусаад ажилдаа орцгоолоо. Эрхмээ багш өнөө хэрэгсүүрийнхээ буураар тойрон ажил хуваарлан даалгав. Өдөр болтол тэд ажиллав. Өдөр болж байхад тэр тэндээс мотоциклийн дуу ойртож айсвэ. Зачин ирэхэд өчигдэрийн гэрээ эзэн Жамбо хоноо урдаа хөлийг нь холбоод бүсэлхийгээр дүүрчихсэн ирэв. За, малтхаа эхэлчихээ юу? Өнөөдөр шинэ шүл ууцханаа хийдүүлээ. Хоноо хэн нь муулах юм бэ? Багш эрхмээ инээмсэглэн манай оюутнууд дөнгөх байлгүй дээ. За, майхан руугаа явцгаая. Хон хийчих хүн манагаас хэн бэлээ. За, хүүхдүүдтэй хэсэг амарцгаая доо. Оюутнууд бүгд майхан руугаа явцгаалаа. Эрхмээ том асартаа ширээ засан Жамбыг хүндлэн хоймрууд суулган аяны нэг шил сархад гарган ширээн дээр тавин "Ямаг хизээ ирэх бол" гэж хүлээж байлаа.
Нэг барьчихны үсттэй хөө. Жамба энэ нэмсэглэн. Мөөгийн яс биш Монголын яс гэдэг дээ. Та хэд ч сайхан төвхнөд авчээ. Яг хоошоогоо нэг булаг байгаа да. Тэндээс усаа авчхад байна үз. Багш дэлгэр ирхмээ жам хоёрт үйлчлэн арх задлан хундаглан хийж өгөнгөө. Самын төв хэр зайтай юм бол доо. Толгүй дээ. 45 орчим километр яваад л орчихно. 2 даваа л орчихно гэсэн үг шүү дээ. Баруун тишээ шүү. За байж энэ бүдэг замаараа явсаар тод замтаа нийлээд баруун эргээд чигээрээ хөтлүүлээл орчихно доо. За энэ гөвөөний цаанд байгаа чинь одоо оршуулгын газар уу? Та нар жаахан айгаа юу та. Энэ хуучны л юм байсан газар да. Эвгүй санагдах нь аргагүй зү. Нэг их очоод яах вэ дээ, тийм ээ. Гэхдээ олоолаа хойно аанч гэж юу байх вэ? Манай нутгийнхан л жаахан гиснээ инээн хондогтой архиа явуулчих. Галхуу яриа сонсож байсан учраас Жамбыг үгээ гүцээгүйг ажиглаад ав. Жамбч өөр юм ярин архины тэг дунд ирээд нүүр нь улаагаад согтож байгааг илтгэн. Тэрээр басан. За сахас оллаа. Дөөн явъя да. Бүтэн эдэнэс тал хүртлээ болчихчтэй хөрхий. Эрхмээ мөнгө гарган тоолон хэдэг өгөх байлээ. За яах вэ? Боцохтой манай их нартай хідэн цаас атгуулчих нь үз. Тэглэж хотын сайхан хүмүүс ирж хоймортой хүндэлж явахад дүүд нь ганц хонны мэдэл байх. Нөгөөдөр дүүн нэрнэ. Жинхэнэ Монгол нэрмэлийн амтыг шимнэхэн даалуу тавина. За дүүн Орос юмд маархан хүн. Согтчихно. За баяртай залуусаа. Майхнаас гарan говь мотоцикл дээр очив. Галхуу дүшин Жамбыг мотоцикл дээр нь суулгаад аха энэ оршуулгын газар чинь одоо хүн оршуулдаг юм болов уу? Жамба нүдэ томруулан харснаа. Йоо чи хэн блэ? Юу гэж те? Энд хүн юу гэж оршуулдаг юм? Харин өчигдөр нэг хүн байх шиг харагдаад. Жамбын царай хувьсган өөрчлөгдөн. Юу гинэ? Хүн гинэ? Энд ямар юмных нь хүн байх вэ те? За дүү баяртай. Ингээд тэнд битгий очоор мэдүү. За дараа уулзъя. Хөнгөн шүү. Энэ нэмсэглэн. Жампа мотоциклаа хасан яваад өгөв. Тэгтээ тэр ирсэн замаараа бус тойруу замаар яваад өгөв. Галхуу Жамба нэг л юм нуугаад байна да гэж бодсоор үлдлээ. Жамбын авчирсан хоныг гаргаад гэрдэс чанан хотын хэд шинжил уугаад авлаа. Эрч хүчээ сэлбэж аваад ажилдаа шудран оров. Өд хэртэй болтол ажиллаад эрхмээ болсон. За ядарч байгаа үсттэй. Ядарч байгаа нэрдхэн ам мардаа. Шинжүүлэн зохиулаад нойр учиргүй хөрч байна гэж жигтэй юм байна шүү. За багш нь явлаа гээд хоёр багшаа дагуулад яваад өгөв. Ардаас нь оюутнуудаа алхацгаа. Харин галаа орхон төөгийн даш бата тав үлдэв. Тэд нэг л сонин зүйл мэдэрсэн болохоор ийн нэгдэжээ. Төөгийн нэг альчуур гарган ирээд энийг хардаа таанаас. Бата авч барьж үзснэ. Энэ хаана байсан юм? Альчуурландаг. Энийг би эндээс олсон. Газар булаатай байсан. Харин тэр үед одоо ийм альчуур байсан уу? Сонин байгаа ч дээ. Салхинд хийсэж ирээд орчхоо үз. Юу сүртэй. Нэг л сонин татаад байгаа юм да. Галхуу тэдний хажууд ирж суугаад. Ингээд яагаад тэр Жамба оршуулгын газар очиж болохгүй гэсэн юм бол? Орхон түн рүү харж суснаа. Харин тийм тэнд юу байгаа юм бол? Хүнээс нуугаад байх юм байхгүй баймар юм. Даашин нэмсэглэн. Тэгвэл очиод үзээд орхиё л та. Цаад бол чин нам явцгаана. Тэр хооронд нь сэм явчихад л ирээ. Бүгд хичнээн эвгүй байгаач зөвшөөрцгөн хүмүүс унтахыг ажиглан майханд сэм бэрхэд ястал нойрны муусан мэт бүгд унтцгаасан байв. Тэд сэмэрхэн алхан холдоод
Өнөөх оршуулгын газар руу гүйцгээ. Гүйсээр гүвэд аваад сайн нэг амьсгаагаа дарцгаан хэсэг амраад өнөөх харагдах чулуун хөшөөд рүү алхацгаалаа. Тэд явсаар зорьсон газараа ирлээ. Ихэд бүдэгхэн бичгтэй даруухан булшнууд угтав. Бодсноос их харагдах ба зарим нь ямар ч нэр байхгүй. Зарим нь их л бүдэг харагдах юмгүй байв. Бата гэх оюутан энд тэнд очин арай тод гэх баахан бурхан болоочдын нэрийг уншина. Тэдэн насантаа л явжтэй хөөрхий гэж гих мэтээр ярихад төөгийн уурлан. Чи яадаг малвэ? Болдгүй юм. Цэрлдэг юм шүү дээ. Мангар минь. За яшгаа эднэр л босоод ирвч. Гэхдээ тэглээч энд чинь тэгэд үзэж хараад авах юм байгаа юм уу? Гэхдээ байхгүй л шүү дээ. Тэд тэнд хэтэрхий удчихв. Бүрхий болоод ирэх үед галах уу. За одоо явцгаая та. Харахгүй болчихвол айх юм байна. Явъя. Бусдыгаа дагуулan явхаар хөдөлцгөө. Харин яг гүвэд авах мөчид тэдний хартаа. Хүүхдүүд айжгна. Намайг аваад яваач. Үнэхээр л маш тод сонсогдов. Бүгд арагшаа хараад юу ч олж харсангүй. Галхуу хэсэг харж зогсноо. Хинч байхгүй байна штэ гэж хэлэхэд би рүү харснаа. Ухаан жолоогүй гүйцгэлээ. Энэ үед ард нь инээд бүр олон тоогоор инээд үз сонсогдов. Бүгд эцэж цуцгаа мэдэхгүй гүйсээр майхан дээр. Эрхмэ багш азар сая сэрсэн бололтой майхнаас гарч ирэн. Та нар сууж ажиллаа юу? Зай хөөхдөж юу? Одоо иртгэн амар та. Үгүй ингээд яагаад ингэж л амьсгаад вэ? Бата амнэн багш бид нөгөө нэг тийш гэхэд галхуу үгийг нь таслав. Уралцсан юм наашаага. Одоо орж хөндлөө багш. Гээд майхан руугаа явлаа. Бусд нь ч дагаад ирэв. Тэд нэг майханд байгаа болохоор майхны үдийг хаагаад орхон. Яахааргүй хүн байсан тийм ээ? Гэ яг сонссон тийм үстэй. Энд яахааргүй сүнс. Галхуу амийг нь таглана. За балаа минь. Энэ тухай хэнд ч хэлж болохгүй шүү. Хэллээ чи бид нэр тийшээ явсан болохоор багш тэрийг мэдвэл уурлаад хөөчж мэднэ. Багш хэлээ үсттэй. Асуудал гаргасан оюутан надад битгий гомдороо гэж. Тэгэхээр бүр баттай болгож үж энэ тухай хэлсэн дээр. Багш өөрөө харуул сонсвол анзарч магадгүй хүн. Ямар тач хідүүлээ мэдлээ. Даш ихэд айсан хоолоогоор. Шүн гарах бол хідүүлээ бөөндө гарч байвал ямар вэ? Төөгийн үүнийг дэмжин. Тэмээ. Бөөнд бол гарч бай гэцгээ. Ямар ч байсан тэд хэлэлгүй нуухаар шийдэцгээв. Орой болоход тэд майханд ороод гарсангүй. Харин залуус гадаа төвдөг асаан тойрч суугаад ихэд хөвгөлтэй байгаа харагдана. Багш эрхмээ нэг шил архи жолооч нартайгаа хувааж угаад хингэнтэл дуулж байгаад согцсноо унтаад өгчээ. Тэдний гарч ирэхгүй байгааг анзаарсан охид тэднийг дуудсан ч ядагч байна амарлаа гэхээс өөр юм хэлсэнгүй. Бүгд үнэхээр унтацгаав. Оюутнууд ч амарцгаагаад тус тусын майхандаа ороод таг болцгоолоо. Шүн дунд болжээ.
Хамгийн захад унтаж буй даш даарад байх шиг зэрэн хүнжлөө хайвал нөгөө захад унтаж байгаа орхон давхарлаад нүмерчгсэн байна. Тэр хүнжлээ аван хэвтэн унтахаар нүдэ анихад яг ард нь Та нар намайг дуудсан уу? Би юугаар туслагдсан бол? гэх сөөнг нэг л хүүдэргмөр дуу гарав. Дааш аргашаа харснаа хинч байхгүй байхыг хараад өнөө хідэ дугтарч сэрээгээд Сайн сонссон уу? Яг ард хүн дугарсан. Та нар дуудаач гинүү амар сонио хоолойтой байсан. гээд уйлах шахам хэлэхэд бүгд өндөгөөд чимээ шагнаж байтал майхны урдаас гараад ир та нар гэх дуу гарав. Бүгд л сандран бие биетэй ойртон химбэ гээд ээрч мөрөн хэлэхэд жөтгөр байна гараад ир гэж хэлв. Галхуу шууд майхны үүдийг нээн гараад явчихв. Үлдсэн хэд цоврон гарвал насаагийнх сахилгагүй нөхөр тамхи татан зогсож байх ба. Та нар ч үхснээ хайгаад байгаа юм. Ариуж харагдахгүй байхаар чинь амьд үхснээ шалгаж байхад чинь химбэж гэх шиг. Галхуу нэг тамхи түүнээс аван датаа та дахиж битгий ингэрээ анда ойлгосноо гээд уурлаад майханд оров. Дааш майханд орон суугаад юм бодоод байх шиг харагдав. Галхуу инээмсэглэн насаал байсан байна анда унт юугаа бодоод байгаа юм. Үгүй насаа биш. Тэр хүний дуу шал өөр сонсогдсон. Шал өөр насаа биш. Чи ер нь дунд ороод унтаа. Найз нь одоо сайн сонсоод үзье. Сонир юм та. Галхуу үнэндээ тэр дуу сонссон бөгөөд сая гарахтаа нийлээд ажиглалт хийсэн ба яг л тэр гүвэний зүг хар юм нүдэнд нь торсон юмсан ч. Өглөөний цайгаа уугаараа гэж огтуу дуудах чимээгээр майханд унтаж буй тавсарлаа. Дааш руу бүгд харуулаа тэр санаа зовлтгүйдээ манайхан гэж хэлээд майхнаас гарав. Өглөөрт нэг прогон хөдлөн сүлжээтэй газар олон өөр нэг маршрутын багштай холбогдчихэ. Эрхмэ багш машинаасаа буун цайгаа уунгаа дэлгэр багш руу хандан. Чи нэг машинтайгаа оюутнуудаа хойрлож аваад хөдлөх хэрэг гарч байна да. Хаашаа тэрвэ? Хаашаа хөвсгөл жигтэйгээр дуя багш бүлцөөтэй гарсан их ажилтай газар очсон юм гин. Бид яах вэ? Энд нэг их сүртэй ажил байхгүй байна. Жоохон ардаас шинэ очноо хөө. Дэлгэр цуг явах оюутнуудаа саналаараа явж болно гэхэд төөгийн даш хоёр гараа өргөв. Одмоо үлдэн гээд болохгүй байсан учраас даш аргагүй үлдэхэр боллоо. Төөгийн найзуудаа орхиод явахдаа санаан зовсноо гараа болгов. Галхуу эрхмэ багшийн гарын шав учраас гараа өргөж төвдсөнгүй. Дэлгэр багш хэсэг оюутнуудаа аваад эртхэн хөдлөхөр болж баяртай удахгүй ардаас ирээрээ гэсэр явцгаалаа. Энд үлдсэн эрхмэ урна багш хоёр дээр галхуу даш орхон бата төөги насаа одмаа сувдмаа нар жолооч ах бүрэн гээд 11 хүний бүрэлдэхүүнтэй хоцров. Хотоос 22 хүний бүрэлдэхүүнтэй гарсан яг дундуура хуваагдан явцгаажээ. Урна багштай 2 охин 1 майханд, эрхмэ багш жолооч бүрэн насаа 3 1 майханд, салшгүй 5 найз 1 майхантай төвхнөхөр болов. Насаа энэ та тавын нэг нь манай майханд орж ирж болно штэ. Бүгд дуурсангүй. Эрхмэ багш ажилдаа орцгой гэсээр хэрэгсүр дээрээ ирцгэлээ. 5 найз бие рүүгээ харан инээмсэглэх нь тэдний хин гинж явах боломж байхад нэгнээ орхихгүй үлдсэнд байлаа. Өдөр болох үед одмоо хоол хийхээр явлаа. Эрхмэ багш дашиг тусал гэж хэлээд явуулжээ.
баруун хурдаас морьтой хүн ирж байгаа харагдана. Эрхмээ үзэндээ зүсэн жижиг дурангаараа хараад "Жамби хэлээд байсан уул усанда хайртай хүн ирж байх шиг байна да. Та нар юмд битгий дугаараараа би л ярилцъя. Нутгийн хүмүүс нэг буруу харчихвал бидэнд нэг их сайн зүйл биш." Бүгд тус тусын ажлаа хийн их л нэмба ажилцгаа. Уртсахалтай өвгөн хүн морноосоо буугаад газар зовлон суулаа. Эрхмээ очин минь мэдээд өвгний хамрын тамхинаас татан ойр зур ярилцсан. Өвгөн тэднийг сайдар ажиглаж хараад "Та нар бас л ухажтай өгдөг ус шивдэ. Алт нүүрс гэж ухацгаана. Эртний буш буухан хэрэг сур сандаална. Яасан сонин ус байдаг юм да. Бид сургуулийн судалгааны баг яваа юм. Өвгөн ах минь эдөвлөгийн зүйлээ олж мүзэ тавьж хүмүүсийг хүртэл болгож үг түүхээрээ бахархах нь юу муу байх вэ? Бид зөвшөөрөлтөд яваа ах минь. Та нарын зөвшөөрөлж яах вэ? Харин энэ уул усны эзэд хэрэг сүрийн эзэд гээд зөвшөөрөх болоо да. Та юу ярина вэ? Бид холоос ирсэн хойно хийх ажлаа гүйцэхэд буцсан да. Явсан чин дээр дэ хөөхтүүд минь. За тэгээд миний үгийг авахгүй юм байгаа зү. Хаан боллог би. Тэрийг маань бидгээ болон гуртуулж гараа та. Хаанаас та ах минь. Оцос хонраа угаасан татаж унамаруудтай таарч явлаа. Өвгөн ихэд доромчхон байгаа бололтой мориндоо мордон хойшоо шогшоолоо. Эрхмээ ардаас нь харан амнда айхтар өвгөн байх ч нүвэ гэж шивнээд ажилдаа оров. Одмоо сайн нэг хоолой эдэрэ гихч сонсогдов. Бата энийхэд галах уу? Миний найз өлсөж байгаа юм байна да. Бинийхээ хэмжээгээр идэж таарна. Гэнээрээ жаахан өлсөл байгаа шүү. Сумын төв рүү хизээ явах юм бол доо. Дэлгүр орж юм авах юмсан да. Аавч нэрээ дарга гэдэг лөө. Ганц үдэ мөнгө боодлоор нь явуулсан байх та. Даргач гэж дээ. Тэр ч яах вэ? Ээж л хэдэн төгрөг хийсэн байх хэвээр. Ээж бол баараггүй л дээ. Аав нарийн. Бүдэн хүүгээс нарийн хэрэггүй. Найзууд хоолоо идэхэр алхацгаа. Орноо багш эрхмээ багш хажууд алхангаа. Багшаа нэрээ энтхий хэрэгэд байгаа юм биш үү? Ирч том юм байна. Хэрэггүй тэднийг явуулсан юм. Эд маань ядарч байх шиг байна да. Өнөөр сумын төв орж байгаад дууя багштай дугтаахан шиг нэг ярий да. Хэдүүлээ 3 хоног нэг зүтгээд үзье. Тэгээд яахаа шийдээ да. За багшаа 3 хоног тохирлоо. Эрхмээ багш аргагүй дээ. Эмэгтэй хүн шантархаас яах вэ гэж бодно. Одмоо даш 2 том тоогоо дүүрэн цөөвөн хийсэн байгааг хараад ирчүүд их л баярлана. Одмоо алуулаа байхдаа шүлтэй хоол хийгээд байлаа. Одоо цөөхөл амчин гээд цөөвөн хийлээ. Даш маань гурал илтэж өгсөн шүү. Бата баярлахын дээдэр баярлан дашид сумын төв орохдоо тусгайлан гоё юм авчирж өгөхөө амлана. Нэг цаг майхандаа амарцгаагаад гарцгаахаар болов. 5 найз майхандаа орон хэвдэцгэн. Төөги өнөө шин дахиад новшин болох үедээ эрхмээ багш урнаа багш өртөө юу ч болохгүй байгаа юм бах та. Галхуу мэдгүй би бас гайхаад л байна. 4 эрдэг өвгөн уул ус эзэн мэдсэн гэдэг юу гэд байсан бэ? Энтхийн хүн хаан тэгэн штэ. Хөгшин хүн яах вэ дээ? Зөвнөг залгаж байгаац. Уул усны эзэн гэж байдаг байлгүй дээ. Хэрсүрэндээ харин ямар эзэн байх вэ дээ? За мэдгүй дээ. Намайг сэрээгээр унтлаа. Тэд хэсэг амарцгаалаа. Өд болоход эрхмээ багш бата жолооч 3 сумын төв рүү явцгаалаа. Захих юмсыг нь бичиж аваад хөдлөв. Үлдсэн ажилсаар нар шингэх дөхөх үед майхан зүг явцгаав. Орхон сая ам орсноо гэлтэй утсаа харлан. Эндээс ер нь ямар юм хайгаад байгаа юм бэ? Юу ч байхгүй юм байна дөө.
ёстой дургу үрчлээ. Даш тайвшир найз минь 3 хоног ажиллаж хараад тэгээд явцгаана гэсэн. Урнаа багш тэгж хэлсэн шүү дээ. 3 хоног гинэ. Одоо хоног нь явахгүй дээ. Галхуу зогдсон зогсон. Төөг хажуудан зогсоод гэж яава. Юу болоо шийх гэж байгаа юм шиг морь шиг зогсчихв. Сая харсан уу? Нөгөө баахан булчны тэнд нэг хүн гарч ирээд далд орлоо. Үгүй би харсангүй. Нөгөө өдрийн л хөгшин байлгүй дээ. Үгүй хойгуур шогшоод өвхөр туугаад л байх шиг харагдсан. Үгүй. Өвгөн ирсэн замаараа баруун үрш гэртээ харсан. Тэгвэл нутгийн нэг морьтой хүн байлгүй дээ. Галхууд яагаад ч юм айдас мэдрүүлэн харагдсан бөгөөд доорн зараасанд тэр өөрөө гайхаж ийн зогсжээ. Арай болж бүгд майхандаа орцгоно унтахаар хэвтэв. Тэд их ядарсан бололтой орхон дэрэн дээр толгоогоо тавиад л нам хорхирч эхлэв. Төөгийн чихээ даран унтах гэж хичээнэ. Даш сэрүүн хөвтөгч лааны гэрлээ унтрахгүй ширтэн нойроо хүлээн. Галхуу зөөрөмглөн байсаар нэг мэдгэд нам унтжээ. Даш жудалгүй орхонтой хоршин хөрхирж эхлэв. Төөгийн аманда жүтгэр гэж эднэр чинь өнөөдөр яаж гсэн юм бэ? Хөрхирцгаагаад л унт гаргалах. Төөнийг ингэж хэлээд нүдэнх үед яг чанх урдна. Жисаа намайг дооцсон. Төөгийн хашгир нүдэ нэвэл сэмэрхийдэл өмссөн хөл нүцгэн үсэн нургаад нүрнийх нүмнөр унжиж хоёр нүдэн л түүнийг цоо ширтэж байв. Төөгийн яасандаа ам хилэн нээдэрч галхуу дашаа гэж арай хин хашгирахад өнөөхөн лаа унтрахтаа зэрэгцэн алах болов. Дашлаг асаана нойрмоглон төөг рүү харан. Чи чин яадаг юм малвэ? Зочоочих юм. Энд сайн нэг хүн байсан. Би нүдээр харсан. Яг бодит хүн байсан. Амар өстэй хүл нүцгэн. Орхон сэрэн инээмсэглэн гарч идэн аван гарлаа. Тэр сайдар хайгаад олсонгүй. Буцаж орж ирээд насаал юм байлгүй дээ. Цаад чинь ганцаараа унтаж байгаа зү. Төөгийн уурлна. Нэрээ тийм юм бах та. Мон овшигтэй. Майхнаас гарахад галхуу ардаас нь гарав. Төөгийн насаагийн майханд орн түүний хүнжлийг хуу татан сэрэн хөлөөс нь чирэхэд насаа гайхахын ихээр гайхан. Гэвч одоо солиороо юу яадаг бистаа вэ? Чимо гимгүү утаж байна уу? Сая намайг айлах гэж орсон бицтэй. Чамаасар хэн байдаг юм? Жотгор авг юу яриад байгаа юм бэ бистаа чинь? Насаагийн хөлөөс сулрахад нөгөө чирээд байсан төөгийн алга болчих. Галхуу ардаас нь нэрн төөгийг асуувал насаа мэдхгүй та нар ч ууцсан юм уу? Энэ мал чинь хүний зүрхээ амар гартал айлглаа. Яа сайхан л энд байсан. Намаач ирээд аландаа. Монох шиг. Насаа босон майхнаас гарч чийдэн аван хайлаа. Эмэгтэйчүүд шууганаар босцгоо. Тэд хайгаад л байв. Галхуу нь хэрэг гайхав. Бүгд л хуваагдсан хайж эхэллээ. Төгөө. Шин донд болтол хайлаа. Энэ үед төв рүү явсан гурав буцаж явлаа. Эрхмээ багш зөөрмөглөн унтав. Жолоочд бата хань болон сэрүүн байлаа. Бата хідүүлээ төөрчих шиг л боллоо да. Их удаа явлаа. Цай жоохон дөрлөө. Одоо харин зөв явж гэнэ. Манай хэд сайхан унтаж байгаа бах та. Дэр мэдээж л дээ. Эн ярилцаад явж байтал нэг юм дүүрсэн морьтой хүн урдаас нь гинт гараад ирв. Жолооч тормос гიშгэхэд эрхмээ багш сэрэн харвал
морьтой хүн дүүрсэн юм буулгахад хүн байв. Хүнээ авцгаа. Тэгээд эндээс хордон явцгаа. Хэцүү нууцтай бэлд ирснэ мэдэж байна. Зэргүүдээ миний хойноос гинэт иргэд алга боллоо. Бата сая төвгийг танин буун өргөн машинд орууллаа. Тэр ухаан алдсан байлаа. Эрхмээ багш ихэд сандарч сэргээхээр хазар дээр нь алгадна. Төвг сая нэгсрэн ухаан мэдрэлгүй орилж эхлэв. Түүнийг тайвшруулан гэрэл чийдэнгээ асаан хэсэг саатан ус уулгав. Төвг тэдэнтэй байгаадаа маш их гайхаж байлаа. Овоо нэг тайвшраад би намайг чирч байсныг санаж байна. Гинэт нэг зүйл намайг цааш шиг хамаад явсан. Тэр маш хурдан гүйж байсан. Сугандаа намайг нэг гараараа сугавчилжгүйсэн. Маш их чадaltaй тэмцүүлсэн. Дараа нь баахан морьтой улс урд гарч ирэх мэт чимээ гарсан. Тэднийг хараад намайг хаяад алга болсон. Дараа нь би юу ч санахгүй байна. Ухаан алдсан. Дэндүү хайсан. Эрхмээ багш түүний ярианд итгэж байгаа ч нэг л утгагүй санагдан бодол болно. Бата итгэж ядах ч жолооч ахаа шуураа. Сони юм шүү. Сайн морьтой хүний өмссөн зүйл нь хуучны цэргийн өмсгөл шиг харагдсан да. Бата дээлв шүү гэхэд биш. Би яг харсан л да. Тэгээд их гайхсан юм. Эрхмээ төвгийг тайвшруулан өнөөх хэд рүүгээ яар авчлаа. Хэрэг сүртэй ойрдох үед орхон галхуу хоёр гарч шийдэнтэй явж байгааг харав. Тэд очиж зогсоод суулгахад галхуу "Бурхан минь гэж төвгийн хаан байна. Бид ямар их айж ямар их хайваа." Бата болсон явдлыг хэлэхэд төвгөө ядарсан уу унтаад өгөө. Тэд майхандаа очино. Машиныхаа сигналыг өгөн бусдыгаа дуудав. Бүгд л цуглах үед өөр цааж байв. Насаа төвгөд уурлах гэтэл эрхмээ. Тэр унтаг. За, юу болцгаасан юм гин. Тэд нэг майханд цуглан ярилцсан. Эрхмээ багш эргэлзэж ядан байв. Өглөө болох үед одмад аш хоёр нэг зүйл байрсаар гүн ирцгэлээ. Тэд хэрэгсүүрээс эртний зүйл олсон бөгөөд их л дээр үеийнх хаттын толгойн чимэглэл бололтой. Алтан шаргал байгаа нь бүгдийг дуу алт болов. Урнаа багш барьж үзсэн болгоомжтойгоор том асарт байрлах ширээн дээр тавин "Бурхан минь эн чинь эртний сурвалжид хатад язгууртны толгойн чимэглэлийн нэг хэсэг бололтой байна. Манайхаа бүх хөрцгөө. Ханаас олов?" Одмоо инээмсэглэн "Ит хоёр өчтөр төөгийг хайж явахдаа зүйлтэй гिचгсэн юм. Тэгээд хайж авсаар хэрэгсүр дундуур явсан санаад тэгтэл гялалцаж нүдэнд тороод би тухаж гаргалаа." Бүгд л баярлах нь мэдээч. Уур амьсгал нэг л өөр тишээ эргээд ирэв. Насаа тамхи татанга өчигдөр нэг л ер бус зүйл байсныг бодон. Тэнэг ут чинь өчигдөр яахаараа мэдэгдээгүй зүйл гинэд гарч ирдэг билээ. Хараал идгэж хортнол боцох юмсан та. Дотроо бодно шүлсэ хайн. Төөгийн сэрэх үед хажууд нь насаа байж байлаа. Төөгийн өглөө болсныг мэдэн машинаас буулаа. Насаа руу харах үед насаа "За солиорл минь гайгүй юу? Өрчин новш чинь яагаад үсэн бэ? Босод маань хайцсан бэ? Мэдгүй хэрэгсүүрээс шаргал зүйл олоод нүдэн гэрэлтэл ажилд орцгаасан. Ингээд тэнтэй шуураа хүртэл байгаа гэдэл бодчих. Юу гинэ?
энд байж болохгүй. Өрчөн би харсан. Новш гэж толгой өвдөд байх юм. Яа харахгүй харсан та. Яагаад санахгүй байгаа юм болоо? Одоо 2 хоноод л явна гэсэн гал зурл минь тэсэжтэй. Насаа түүнийг зохих төлөвлөгөөтэй байсан ч Төөгийг хараад үнэхээр санах гээд санаж чадахгүй байгаад нь гайхан ямар ч гэсэн жир биш газар байгаагаа ойлгож эхлэв. Төөгийн майхандаа орон төвөөс авчирсан батагийн юмнаас идлээ. Толгой нь өвдөд байгаа тул өргөжлүүлэн унтав. Насаа харж сууснаа энэ навшиг саараараа гэдэг. Үгүй нэрээ алт болж зөлөгдөх юм биш байгаа. Түүнд ийм бодол орж ирээд гараад явлаа. Төөгийн бүх гих чинь унтав. Тэгтэл түүнийг нэг хүн сэргээд гарч ирэхийг дагав. Төөгийн айхын ихээр айхад хаанаас ч юм морьтой хүмүүс гарч ирэн өөрийг нь жиглэн давхина. Тэр гар бол машин тэрэг болоод өнөө хэдэн ч харагдсангүй. Түүнийг үл таних хүн дагуулж явсаар өнөөх булшны хажууд авчирв. Төөгийн эргэн тойрноо харуул булшны шулуун хөшөө болгоны хажууд нас барагсад зогсож байлаа. Яагаад гэхээр тэд хөл нүцгэн дээр нь царай зүсэн нэг хэвийн цайвар цаагаан байх ба үг хэлж байгаа нь ер сонсогдохгүй ч ам нь хөдөлж үзэгдэнэ. Төөгийн өнөө хүн рүү харуулаа тэр хоосон нөхрөө заан түүнийг орж хөвтөх гээд байгаа бололтой байлаа. Төөгийн толгоос хэсрэхэд өнөө хүн яг өчигдрийг харсан хүний дүрхэнд хувирч "Чи намайг дуудсан болохоор одоо энэ чиний байх газар хүмүн. Чамайг заавал бид авч үлдэх болно." Төөгийн айхын ихээр айхад хаанаас ч юм морьтой хүмүүс гарч ирэн өөрийг нь жиглэн давхина. Булшны хажууд байх хүмүүс бүгд алга болох үед өнөө хүн шүдэ ярьцалхан муухай нэгэд алга болов. Төөгийн рүү ирэх морьтой хүмүүсийг харах гэтэл тоос босон хоолой нь архан ханиалгасаар нүдэнээ хашгирах үед майхандаас ирлээ. Төөгийн үндийн босоод баахан шороо тоос болсон байгаа гайхах үед майханд жамп орж ирв. Тэр инээмсэглэн "За та сайн уу? Сая хойсэлх майхныг чинь дайраад горлоо. Гүчи зүгээр үү? Би та нарт хорхогны ямаад өгүүлж ирлээ. Та нар чинь хөргөгчгүй дээр нь олуулаа. Махыг бол ууж байгаа байлгүй дээ." Зүуд байж. Аха. Энэ ямар газар юм бэ? Бурхан минь. Надад ямар нэг юм болоод байна. Жамб ихэд гайхан хараад Төөгийг яриулан сонсоод тийм би туунч тусгүй зүйл болох нь дээ. Та нар одоо хурдхан зам хөөсөн дээр бахад багш чинь хаана вэ? Тэр хэрэгсүр дээр очиход эрхмээ багш өгтөн баярлснаа хэлэхэд Жамбо оюутнуудаас зайдуухан уулзсан. Ах минь. Танайхан одоо хөлсөн дээр бахад нэгийг энд үлдээж буцаж магадгүй шүү. За, дөө юу ярина вэ? Яагаад үлдэн гэжтэй? Гэхдээ бид 2 хоноод буцна. Хэр зэлүүд газар тохиолдог зүйл болсон байна лээ дээ. Та бүр жишимжгүй багш шүү. Ямар ч байсан энэ хүүхчинд би аваад явлаа. Та нар шүн хамт бөөндөл байгаарай. Элдв чимэнд бүү гараарай. Чи минь юу яриад байна да? Бид арай гэж нэг үзүүрээс атгаж аваад ажил урагштай байна. Гэхдээ чи очиж харал та. Өгөөдөө ах минь. Жамп түүнтэй яриад нэмэргүй болохыг ойлгон буцаж очин Төөгөө рүү харан. Дөөхөө надтай явдаа. Чи энд байгаад дими байх. Ахан дараа нь чамд хэлнэ. Суу. Төөгөө чи юу ч эс бодон суулаа. Үнэн дээр тэр энд байхыг угаасаа хүсэхгүй байв. Галхуу тэднийг явахыг хараад эрхмээ багш дээр ирэн асуувлаа. Жамбад нэг хүн хэрэгтэй байна гэсэн. Хоол төхөлж өгч байгаа юм чинь тус болохоос яах вэ? Төөгөө аваад яв гэд хэлж өглөө. Эли болом яриад байсан хүний толгой дархинж сэргэгдээ. Галхуу ихэд гайхсан ч Төөгөө арайч худлаа ярьж эли болоод унгасах хүн бишийг мэдхүллээ.
Тэндээс дахиад юм олсон сургаар хоёул гүүхээр очно. Тэд үнэхээр ямар нэгэн юмд эзэмдүүлсэн мэт айдас болоод шөнийн явдлыг умартжээ. Жамп нөгөө уул усанд хайртай ах Ёндангийн тэр рүү. Ёндан гэрээс гарна тосно. Тэр сахлаа шовтрон. Жамбдо яасан ширүү явах юм бэ? Аав нь сайн бидтэй. Юу хөө дагуулчихсан юм. Ах минь танах руу л эхэлж ирэхээр шийдээд нөгөө үзэгдэл чинь дахиад болжээ. Энд үдсэн байна. Юу гинэ? Нүдэ томруулан хараад гэрт орохыг орив. Жамбо төөгийн хоёр гэрт орон суугаад Ёндан руу харцгаана. Ёндан төөгийг юу санаж байгааг яриулаад тэм байдаг байж. Одоогоос нэлээд олон жилийн өмнө энэ хэрэг сүр дээр хэдэн хүмүүс ирсэн дээ. Тэд тоол ирээд дөрвөл ботсон юм. Сахилахгүй зөлгнөр булшин дээр очиж болохгүй зүйл хэлж тоглолцгоосон гэдэг юм. Энэ их нууцтай газар да. Дом өгтөж газар. Аль дээр үед хэдэн мянган жилийн өмнө гэдэг үлээ. Энд нэг хатан хүнийг оршуулсан гэдэг юм билээ. Өвөө минь л надад ярьж байсан юм. Оршуулгахдаа түүнийг 21 цэрэг ирсэг дагуулж явуулсан гэдэг яриа байдаг. Жамба итгэж ятан. Нэг цэрэгээр шин дөлөөр ойр хаваар давхад байдаг гэх яриа байдаг биш үлээ. Тэр чин жанжин гэдэг баха. Хонд гэм хоргоо зүйл гэж өвөө хэлж байсан. Би ч 1-2 таарч л явсан. Төөгийн яриаг таслан. Биднийг анх ирдэг өдөр манай нэг найз галхуу нэг морьтой хүний тухай яриад байсан юм. Шүн амцангаад байна, ус байна уу гэж асуусан гэдэг юм. Ёндан гансан асаан нэрээд тийм бэ. Хэрэг сүрээр оролдож болохгүй юмсан. Хүнд гэм хор учруулдаггүй гэдэг чи ямар нэгэн муу зүйл энэ эрэгтэй газар гэж зэрлсээр ирсэн. Бошны тухайд тэнд хараал шингэсэн гэж дэх нэг хитэн ламнар ирээд чадахгүй юм байна гэсээр бутсан юм та. Хэрэг сүрийн хатан бошны бугуудыг төрлөө олохгүй өөрдөлтхийг хараасан гэж сонсож байсан удаатай. Эхэл эрдэмтэй лам өвөг залуу байхад хэлж байсан юм гинлээ. Бошны бугууд хэрэг сүрээр хэсүүчлээд аргагүй ирэхэнд 21 морьтны сүнс гарч ирэн тэднийг хөөдөг болсон юм гинлээ. Хатнаа хамгаалах өөртөө тангарахтай болоод л тэр байлгүй. Бошны тухайд та нар тэнд очсон уу? Төөгийн өвгнөөс инээсэн ч үннээ хэлэн очсон. Бид тэнд жаахан зүггүцсэн ба. Болчимгүй багчууд тэгж таарна. Чөтгөр гэж. Би яах гэж очив? Ингэж хэлэхэд өвгөн ихэд сандарч болсон. Чи сая юу гэд хэлчих вэ? Хэцүү нүцэд бэлт энэ үгийг хэлж болтгүй юм. Яагаад ах юм? Би санаандгүй наад хүүхдээ аваад чи явж үз. Жамт минь энэ нүцэд билийг ямар ч лам ирээд дийлээгүй юм. Бошуухан наад улсаа явуул. Наад дээр дахиж битгий авчраарай. Би мэдэх юм ба хэлсэн. Ингээд жампч төөгийг сундлан явлаа. Гэртээ ирэн болсон явдлыг аавдаа хэлэхэд өвгөн чих янз мотой болон төөгийг замын унаад хүргэж өг гэж хэлнэ. Жамп гайхан энэ хүүгээ тэдэнд хэлэхгүй явуулах гэж юу? Аавынхаа өгөнд ор. Ирэхээр чин би өчрийг нь хэлье. Жамп орой болохоос өмнө зам досон унаанд суулгаад хот руу зөвлүүлээд төөгийг тандан. Миний дүү хардаа аам минь энд насар амьдэрсэн хүн. Чи гэртээ хараад энэ бүхний тухай аль болох мартахыг хичээ. Би чамайг явсныг найзууд чинь дуулгана. Төөгийг зардал мөнгөгүй явуулж байгаа ч хот ороод ах руугаа холбогдоорой гэж хэлхээ мартсангүй.
Тэр машин дунтан явахдаа амар тайвныг сайн мэдэрч байлаа. Орой болж байхад Жамбо гэртээ ирэхэд аав нь арц хүж уугуулan суугаад тэр бүр гаргадгүй судар номоо дэлгэн уншина. Жамбо нэрзэглэн аав мэндээ таалам хүн биш байж яах гэж ингэж байдаг юм бэ? Хөө минь сүсэг гэж худал зүйл биш дээ. Саяны хүүгийн нүдний гал мөхөж хорлогдоход бэлэн болсон байна. Жи авч ирдэг нь маш сайн хэрэг болж сүнсэн зайлчсан байж шүү дээ. Та яаж мэдэж байгаа юм? Аав нь олон жилийн хар багасаа байсан хүн. Хэд хэдэн хүн энд ясаа тавихыг харсан хүн шүү. Ямар царай дөрөхтэй аврал ирж орж ирж байсныг тод санаж байна. Тэр үед залууч байж учир мэдэх насанд хүрээгүй л байжтэй. Одоо харамсдаг юм. Маргааш өглөөрт тэр хүмүүсийг хөгөөж болов явуулах ёстой шүү. Бууга гаргаж тавиарай. Арайчтай аав хэрэгт орох нь. Айлгаж болов явуулах ёстой юм. Энэ шүнл муу зүйл битгий боллоос. Жамбо ихнэр ч мөн алхаа хавсарна. Энэ үед харин Яндан өвгний чихэнд Тэр чи намайг дуудсан уу? Гэхэд Яндан хажуу тийш харан муухай хашгиран орон дээрээсээ босох гэснээ өн мөргөн ухаан алдан унав. Энэ үед залуус Эрхмээ багшийн майханд цуглаж сууцгаана. Эрхмээ багшийн майхан том тэгээд духтай майхан байв. Урна багш инээмсэглэн би даваа ол замагтай явна. Эндээ дахиад хэд хоног ямар вэ? Гэхэд Эрхмээ би товолсон өдрөө л явцгаана. Нууя багштай би ярьсан. Буцахтаа олуулаа ирээд хэд хоног болох юм. Жамбо нэг сонин юм яриад байсан да. За ямар тач өнөө шүн юу ч дуурч байсан бидхий гараарай. Одоо тус тусын майхандаа орцгоо унтаж амарцгаа. Эрхмээ багш сонин юм ярих юм юу л болов гэж дээ. Орно одмоо суудмаа 3 гарав. Залуусч гарцгаа майхандаа орон лааса. Галхуу халааснаас шагаан чиний алт гаргаж ирэн бусадтай харуулна. Энийг хартаа дурсал болгоод авчихсан юм. Орхны нүд тусан хэдүүлээ багшийг шалж байгаад дахиад хэд хоног яаж вэ? Олуулаа ирвэл сайхан зүйлсээ алдаж мэдэх юм. Бөгд орхныг дэмжин маргааш яах ихийг ярилцсан. Төгөгийн тухай тэд бүр мөрсөн мартсан айтаа байв. Шүн дунд ноёлоход хэвтцгэлээ. Өдөржин амтгшсан хэрэмит үе зайгүй хэрэгсүүр ухсан хэд амарцгаалаа. Майхан онгойч байгааг зүүдлэх мэт мэдсэн даш нүдэ жаахан нэвэл хэн нэгэн лаасаасан бололтой. Учир нь өөрөө унтраагаад хамгийн сүүлд унтсан мэлээ. Тэр хүн рүү харуул урт үстэй хүн харагдав. Даш адмаа чи юу болов вэ? Багш гарч болохгүй гэсэн мэт. Тэгтэл их л өөр тийм нэг зангирсан хачин хоолгоор Миний альчуур хаан байна. Миний альчуур хаан байна. Даш зочин өндөгөд чи хин бэ? Юу хүн бэ? Юу альчуур? Ямар альчуур? Тэр хүн өөрт нь ойртон ирэв. Даш ашрах гээд хоолоо наргах үед Төөги олсон юм гээд майхны голоос уяа болгон ашигласан альчуурыг тайлж аваад даш руу өсөөр хойшлуулан харвал зэвхий царайтан дээр нүүрэндээ айхтар том сорвтой бүсгүй хүн байв. Тэр амьд биш гэсэн мэдрэмж даш шууд мэдрэгдэн. Бүсгүй нэмсгэлэн та нар одоохон явахгүй бол муу зүйл болно шүү. Хатан их ууртай байгаа. Хараал шингэсэн булшинд буугууд нэг ухаж байлээ.
Нэг чинь заавал энд үлдэх болно доо. Лаавдрахад майхнаас нэг зүйлээ сүрсар гэд гарав. Даш сая хоолоо орон хашгирахад орхон сэрэн шүдэнц зурж лаа асаагаад. Гяадаг харж итгэрвэ. Йоо, яаж галзуурч байгаа юм бэ чи? Даш байдгаар жичирч ээрч морон. Тэнд сая нэг эмхтэй орж ирсэн. Тэр бол житгэр. Гүй. Эсвэл сүнс. Амар байсан. Мэн шийчих шиг боллоо. Тэр бараг л ойлов. Хажууд нь хэвдэх бата өндийн нэг зүйл үнэртэн пупа болно. Тэнийг навшгүй. Энд чинь шээс байна штэ. Мамалт минь чи яга над руу сарж байгаа лээ. Чамайг алаад өгөл төө. Галхуу тэдний болиулах үед эмэгтэйчүүдийн майханд хашгирах чимээ сонсогдов. Бүгд угсгийн гарan очин гарч идэнгээ тосговол тэд майхныхаа нэг болонд бөөгнөрч суугаад жичирч байлаа. Даш яасан ийсэнгээд одмоогоос асуухад түрүү нэг хүн орж ирсэн. Чамаг юм байх гэж бодоод яах гэж ирсэн юм багш байхад солиорчихсан юм уу гэсэн чинь чи биш байсан. Бидний олсон зүйлсийг аваад явчихлаа. Орна багш жичирхийлсэн хоолоогоор тэр хүн лав биш байсан. Би зогсоох гэж түүнийг барих гэтэл хий ятгсан. Тэр хүн биш. Бурхан минь. Орна багш ухаан алдан онов. Эрхмэ багш жолооч шуура насаа гурав. Тэднийг гарсан хойно сумын төвөөс авчирсан нэг шилэм тойруулсан учраас нойрондоо их харан босцоолоо. Тэдний согтууч гараагүй шахуу байв. Халамцуун мэдээж байлаа. Эрхмэ багш тэдний юу гэж ярихыг сонсоод дэмэн битгэрэд хоолгаач л үз. Нутгийн нэг индиан л үз. Ямаас өөр биднийг мэдэх хүн байхгүй. Алөө машинаас. Эрхмэ багш алдсан ямаа эргүүлж авна гэсээр хөдлөв. Өглөө болгоё гэсэн оюутнуудын үгэнд орсонгүй. Насаа мөн цог явлаа. Галхуу дашийн хажуудэрэн ямар тач өмдөөс олчихдоо минь өгшөө. Нэг их сайхан харагдахгүй байна. Даш орхон хоёр майхан лугаа явлаа. Орна багш оюутнуудаа эрхмэ багшийн майханд бөөндөө байцгаая гэж уриалан гэгээ орохоор явцгаая гэж хоолой зангируулан хэллээ. Үнэхээр айхаас ч аргагүй зүйл болсон нь мэдээж байв. Насаа лаацтай бивноос нэгийг задлан эрхмэ багшид өгөн өөрөө ч нэгийг задлан. Энэ тэнэгүүд юу яриад исэн бэ? Дээрээс хойш л эргэн юм шиг байцгаагаад байгаа юм. Хилэнцгийн чинь сүнс чөтгөр байх үү? Би лав олон жил айхтарцоо яриад хэрэгсүр эдүүлгийн газар явж үтсэн. Салхинд хийсэж ирсэн үгсээр юу хийдэг вэ та? Жолооч гинэт тоормс гიშг. Эрхмэ багш инэн. Аах минь зүгээр үү? Чи буугаад хардтаа нэг зүйл харагдаад. Эрхмэ буун харвал тэдний олсон бүсгүй хүний толхон гоёл байв. Эрхмэ түүнийг аван орж ирээд би хэлсэн бидтэй хулгайч байна гэж. Алуу дэшээ явцгаая. Гарцаагүй тийшээ зааж байна. Насаа энэн. Тэнд оршуулгын газар байдаг үсттэй. Яс. Жаагаа юу? Би юу гэж айхвалээд чоны зүрхтэй арслангийн зүрхтэй хүн шүү дээ. Сумын зам болоогүй ч сумын начин цолыг хүч чадлаар авсан хүн дээ. Жолооч шуура нэг их дуртай биш байлаа. Тэд яхаарахгүй тийш дайлахыг хараад галхуу бусад руугаа шийдэмгийгээр нэг л сайн зүйл болох шинжгүй совин татаад байна. Хідүүлээ тийшээ очиж бостойгоо олж ирээ. Хөөе, залуусаа яасан бэ? Надтай хамт явах хүн байна уу? Хинч дуурсангүй.
Дашид майхнаас гарах бодол огт байсангүй. Бата харин басан. Би ч айж байна л да. Гэхдээ яаж чамаа ганцаарч явуулах вүлээ? За, орхоо, Даша, миний хоёр найз эмэгтэйчүүдтэйгээ хантай байж байхаас яах вэ? За, хоёлаа явъя даа. Галхуу дотроо үнэхээр их айж байгаа ч согтуу халамцуу тэдэнд санаан зовжээ. Тийшээ гэнэт зам морьсон нэг л муу саган татжээ. Эрхмээ тэд болшин дээр ирэн гэрэл тусгана. Насаа гарч бизнесах үедээ шуураа. Зөө хоол очиж бизнесэж болохгүй юу? Болшны хажууд ингээд гэхэд насаа инээ тоосонгүй. Эрхмээ багш гарan ээжтэж хараад цаашаал давжилттай энд нугдна гэж ч юу ах вэ? Жамбарс гарцаг болов да. Араагүй өлгөдөө их дажгүй хүн шиг санагдсан. Насаа бошинхон өмдний цахилгаанаа татан. Тэнд нэг юм байна. Багшаа та сайн харсан уу? Тэр булшны чулууны хажууд. Үгүй. Шура гараад ир явцгаая. Очиж үзье. Насаа урд нь гарan алхна. Эрхмээ ийшдэж гарч идэнгээ тусгана. Явлаа. Тэд барьж авах бэлтгэлтэй гурван талаас нь ойртон очивол эрхмээ багш итгэж ятаг харав. Насаа энэ чинь нөгөө уул усантай хайртай өгөн босоо. Энд юу хийж явдаг вэ? Эрхмээ өгнийг харан их л яоцгүй ширтээд даа чин нас намтай хүн байж хулгай хийж явдаг юм уу? Бост нь ханаа. Өвгөн тэднийг хараад баярлах шиг болон эшгүй дээ даа хэдөө борхон мэн гэж хорлогдох шахлаа. Охин минь надад тусалж та нарыг нааш авчирчтэй. Та чиний юу балаа юм яриад байгаа юм? Юу охин та ганцаар амьдрдаг гэсэн биз дээ. Алуу босод юмс маань хаана байна? Хэлээд. Яндан өвгөн ихэд гайхан. Юу хулгай вэ? Би гэртээ айх тэр зүйлдээ нүүр тулсан. Долгоо өвдөж байна. Нэгсэрсэн энт байна. За, хүүхдүүд минь хэдүүлээ хилэлцэх цаг мунтахгүй. Эндээс л явцгаая. Та бидэнд хэлдэг. Утахгүй үгэнд чин хэн итгэх юм бэ? Энэ үед насаа нарийнхан хоолоогоор багшаа энд эвгүй байна. Нурууны шар ус босож энтэнд хүн гүйлдэд байгаа юм шиг нүдэнд бүртэлцээд байна. Чи бас үгснээ яриад байгаа юм бэ? Жөтгөр шүгэлж гисэн юм уу? Өвгөн их л сандран босоод машин руу хурдан алхна. Шуураа жолооч өвгнийг дөшин алхав. Эрхмээ хаан усан бол энэ өвгөн гисээр гарч идэнгээ тусхан тэр хаваар ирж байна. Насаа хажууд нь байгаач айхын ихээр байна. Өнөөх ам бардан майхгүй гэсэн хүн хөөгд луга адилхан болж эрхмээг бараадна. Өвгөн машин цугаад явцгаая. Наад хоёр хүн хурдан суулгаад хөдөлцгөөе. Шуураагийн машин ассангүй. Тэр машин асалт орхисон ч яагаад унтарсныг нь ойлгосонгүй. Эрхмээ юу вэ гэсэр өнгөрхөн өнөв. Насаа хүл алдаж гэж бодон түүнийг босгох гээд барсангүй. Эрхмээ хөл гэхэд гарч идэнгээ тосгуул газраас нэг гар гарч ирэн түүнийг чангаасан байв. Насаа үгэлцгээ хагартал айн мүлгсөр машин руу гүйв. Эрхмээгийн чихэнд чи сайн намайг дутсан уу гэх үед тэр айсанда нүдэн. Зүрх нь зогсох шиг болон хөдөлгөөнгүй боллоо. Энэ үед машин яслаа.
Насаа орж ирэн суугаад бүгдийг доржигнуулан хэлэхэд шуура машины гэрлээ тусхан эрхмэг хайлаа. Тэр огт харагдсангүй. Галхуу бата хоёрыг хөлсөн цовон машины гэрэлд орж ирэхэд шуура хашгиран энэ хоёр энд юу гэж яваа лүднүүд вэ? Золтой дарчихсангүй. Машин цуухад бүгдийг насаа нэг амьсгаагаар хэлэх үед түүний халамцаас огтон алга болсон байв. Галхуу багшиг олох ёстой. Яаж үлдэж болох вэ? Энд нэг л биш байсан юм аа. Олсон юмс алга болчихлоо. Өвгөн ах тэрийг аваад яах вчвүлээ? Ийм настай хүн тийм шалмаг хөдлөхгүй мэдээч үү дээ. Яндан өвгөн сая нэг тавширч. Хөөхтөд миний ганц охин хэрэг сүрд их л сонирхолтой тийшгүйгээд байдаг болсон юм. Одоогоос 20 жилийн өмнө тухайн үед юм човор байлаа. Сүүлд нь би мэдсэн л дээ. Нэг л их тод өнгөтэй айлчуур зүүж явдаг. Биеэс огт салгадаггүй болчихсон. Хэрэг сүрийн жанжинтай холбогдож тэр нь охинд минь бэлгэлсэн гэдэг. Хаяа гарч ирээд алга болчихдог зүйлтэй. Насаа жичирхэлсэн хоолоогоор тэгэхэд яасан юу болсон юм? Охин минь нэг өдөр тийш яваад эргэж ирээгүй юм. Маринта чирэг үлдсэн байсан. Нүрээрээ чулуу мөргсөн учраас бурхан болсон юм. Галхуу бурхан биш. Ад зэтгэр болчихсон болсон. Тийм болсон бол та нар одоо ингэж байж байхгүй л байсан биз. Би та нарыг яв гэж хэлсэн шүү дээ. Бата айхын ихээр багшаа гэж цонхоор хашгирна. Би засгаар гарсан жамп машины гэрэл харан гэртээ орж ирэн сэрүүн хэвтэх авдаа. Тэнд нэг юм болоод байх шиг байна да. Аава яадаг хэрэгвэ? Хойлоо хөдлөе дөө. Одохгүй өөр цайлаа. Өндөгөөд дээлээ өмсөв. Жамбучаа хувцаслав. Аав галсан бууга хүрэхэд жамба. Аав минь наадахаар яах нь вэ? Хэрэг гарч мэднэ. Сайхан залуус элсэн мэндэл байгаасаа билээ. Моцикл дуурах чимээгээр жамбын ихнэр сэрэн дөгшин ардаасан гарч харан залбирна. Тэд багш ирхмэг хайх үед майханд байсан хэдэ тэрвэрлэлт нь сандарцгаана. 1 2 3 4 5 6 юу мартаа хүмүүс юм бол тэд хайчгаа. Өөр авсан юм байгаа юу? Нууж хаасан юмнуудаа гаргаж шидцгээе. Бороо зүйл авсан бол та. Тэгэх үед бүгд нууж халаасалсан зүйлсээ майхны хаалга хагас онгоолхон шийдэв. Тэр үед гинэтэ мордын төвөргөн булшны зүгэд давхилтан алга боллоо. Урнаа багш тайвширч чадахгүй. Чичирсээр даш гарч шалгыг гисэр майхны хаалга аяархан онгоолгол хоёр эмэгтэй хүн өмнө нь зогсож байв. Даш гарч идэн газар унахад өнөөхөд хаалга руу гарч идэн тусган чичирч байв. Тэгэхэд эрхэмсэг төрхтэй хатхан хувцастай эмэгтэй гоо үзэгслэнтэй нэгэн охин дагуулan орж ирэв. Бүгд л сандарч жичирх үед хажууд зогсох эмэгтэй. Манай хатан та нарыг амьд үлдэх болно. Өнгөчж сүтгэж тухаалт болсон учраас нэг хүн заавал энд үлдэх ёстой. Ишээ дахин бүү ирэг гэж зэрлэг болголаа. Бүгд л толгоо дохох үед гараад явлаа.
Тэр хатан хүний нүд тэгээд энэ эмсэглэл бүгдийн зүрхийг салгалуулах хүчтэй байсан нь аимшигтай байлаа. Галсан жамп хоёр булшин дээр ирэн ийш тийш харцсаар машинд ордон хажууд нь нэрэв. Гал хүү тэд айж байгаа учраас тэднийг ирсэнд багч болов айдас нь нэмгэрэв. Юу болсныг сонсоод дусгүй юм болж дээ гэсээр тэд хайцгаалаа. Бэгтэл бөө мортон давхин ирэв. Галсан сандрахгүй айхгүй байхыг хичээхийг хэлээд эрс үрээс олдсон гих зүйлсийг гарган урдаа тавив. Мортонгууд тэднийг тойрч божигналдж байтал жанжин нь болов гэмээр ир мориноос бууж ирээд өг хэлгүй эд зүйлээ аваад мориндоо мордох үед яндон өвгөн. Олон жил хүлээлээ. Гэмэний охин хаан байна. Ганцхан удаа уулзах юмсан. Өнөөхөр толгой дохиод яваад өгөв. Галхуу сая тэр хүнийг машины гэрэлд танин энэ тэр шүн ус асуусан хүн мөн байна. Яг мөн байна. Яндон тайвнаар эд хүн биш. Эрхмэг хаан нэрээр нь дуудаад огт хариу байсангүй. Өөр цааж эхлэхэд нэг эмэгтэй тэдний зүг алхан ирэхэд яндон өвгөн алгаа хавсарч "Охин минь" гэсээр ойртон очив. Яндон гараас нь натгахад цэв хөтөн байлаа. Охин аавда надад санаагаа бүжиглээ. Та эндээс нүүх цаг болсон ааваа. Таны нас дүүрэх үед би өөрөө тань дээр очих болно. Охин хайртай шүү. Нүдэн дээр нь үүрэн цагаан туяанд уусан алах болов. Энэ үед буундуу тасхийн 2 дуграв. Жамбо аав дээр очин. Та яаж вэ? Яагаад хий бодов? Тэрэнгүүдийг хөөчихлөө. Өрдөн хүн байсан учраас буундууг мэдлгүй явах вэ. Хайгаад байгаа хүн чинь тэр болшны хайжууд хөвтөж байна. Галхуу тэд яран очвол бүх зүйл өнгөрсөн байлаа. Эрхмээ багш амьсгал хураасан байлаа. Майханд үлдсэн хэд ч өөрийн гэгээгээр хань хийн гүйлдэн ирж гашуудна. Сумын төв аймгаас цагдаа нар ирэн шалгалт явуулна. Тэдний ярьсан зүйлд итгэх нь итгэж, итгэхгүй нь итгэхгүй байв. Хойшоо явсан дууя багш, дэлгэр багш нар ч мөн шууд ирцгээжээ. Дэлгэр багш оюутнуудаар хэрэгсүүрийг болуулж далдлаад энд хизээч малтлах хийж болохгүй гэсэн үг чулуун дээр бичээд босгосон юмсан ч. Яндон өвгөн хаашаа нүүсэн мэддэхгүй нэг л өдөр нүүн отжээ. Жамбих тэндээ зостог хэвээр байгаа билээ. Ихэнх оюутнууд мэргэжлээс олсон ба багш нар ч ажлаасаа гарчээ. Сүүлд нэгэн дам яриа сонсогдох болсон нь хэрэгсүүр дээр нэг хүн орой болох үед харагддаг болсон гих бөгөөд эрхмээ багшийн гадаад дөрөхтэй их л адилхан гэдэг билээ.
Эрхмэ багшийн задлан шинжилгээгээр түүний зүрхөө шууд зогссон гэж гарчээ. Тэнд одоо хүртэл нам гүн байгаач 20 жилийн дараа дахин нэг хүн авах байх гэсэн нутгийнхны яриа салхин туугдан явдаг юмсан ч. Төгсөв. Зохиолыг бичсэн Хард Бэлгүн. Зохиолыг уншсан Хоройтой хоолой Цодхүү.